Яаков эцгийнхээ нутгийг чиглэн явах замд нь ертөнцийн эзний хэдэн Яруусын элч түүнтэй дайралдлаа. Яаков тэднийг үзээд манайхан байтугай ертөнцийн эзнийхэн энд байдаг байх нэ гээд тэр газрыг Махнайм буюу хоёр айл гэж нэрлэлээ. Яг тэр үед Яаковын ах Исав мөксөн тэнгисийн өмнө талд оршдог Эдом орны Сеир гэдэг газар амьдарч байлаа. Яаков ах руугаа хэдэн хүн илгээгээд та бүхэн Исавтай уулзаад өчүүхэн зарц Яаковын чинь би өнөө хүртэл Лаванид амьдран сууж байлаа. Эдүгээ би олон мал сүрэг эрэм зарцтай болов. Танаас би өршөөл ирж өөр хоорондоо эв найрамдал тогтоохын тулд энэхүү мэдээг элчээр дамжууллаа гэж хэлэв. Элч нар нь Исавтай уулзаад буцаж ирэхдээ ахтай чинь бид уулзлаа. Одоо тэр 400 хүний хамтаар нааш ирж яв гэв. Яаков их дайж өөрийн хүмүүс болон мал сүргийг хоёр хэсгэлэн хуваагаад Исав нэгийг дайрч устгалаа гэхэд нөгөө хэсэг нь зүгтж амжих үзэх юм боджээ. Тэгээд Яаков ертөнцийн эзэнтэй ярьж өвг эцэг Авраам эцэг Яйцхах нарын минь дээдлэн хүндэлдэг ертөнцийн мөн хэзэн минь төрсөн нутаг төрөл саднаа бараадан буц тэнд би чамд сайн сайхныг өгөх болно гэж та надад хэлсэн. Өчүүхэн дорд зарц би чинь таны үнэн чих элбэрл хайраас хүртэх эрхтэйсэн билүү? Өсч төрсөн нутгаас ангарч Йордан голыг гатлахдаа би гартаа ганц таягла тулж явсан. Гэтэл одоо буцаж ирэхдээ хоёр хэсгэлэн хуваасан өнөр олон хүнээ үе түмэн мал сүргэн дагуулж яв. Төрсөн ах Исав минь биднэр рүү дайрч миний биеийг болон эхнэр хүүхдийг минь ална гэхээс би айж байна. Ахын гараас биднийг салгаж өгөөч. Та надад сайн сайхныг өгч удам судрыг минь далайн иргэн элсэн ширхэг мэт тоо томшгүй болгоно гэж хэлсэн биш үү? Тэр үгэн бодоод надад одоо туслаач гэж гуйжээ. Тэнд хоноод Яаков Исавд барих бэлэг бэлтгэн сүргээс 200 эм ямаа 20 өхөн 200 эм 20 хуц 30 ботхтой 40 үнэ 10 бух 20 эм илжиг болон 10 азархан илжиг сонгон авлаа. Тэгээд энэхүү малнуудаа төрөл төрлөөр нь тусгаарлан хид хидийн сүрэг болгоод тус бүр нэг зарцад хариуцуулан өгч. Та нар миний өмнө ороод яв. Сүрэг бүрийн хооронд холхон зай бариад туу гэж хэллээ. Яаков анхны сүргийг тууж яваа зарцтай. Миний ах Исав дайралдаад "За чи хэний зарцв? Хаашаа явж вэ? Тууж яваа мал сүрэг чинь хэнийх үү?" гэж асуувал эрхэм ноён Исава "Энэ бүгд таны дүү үнэнч зарц Яаковых чинь. Энэ бүгдийг дүү чинь танд бэлэглэн өгч бай. Эзэн маань одоо араас ирж яваа" гэж хариул гэж хэллээ. Яаков 2 дахь 3 дахь болон бусад сүргийг тууж яваа зарц нарт яг адилхан үг зааж өгөөд "Та нар Исавтай уулзахдаа таны үнэнч зарц Яаков бидний хойноос ирж яваа гэж заавал хэлэх хэрэгтэй" гэлэм. Хэрэг би Исавд урдаар ийм олон бэлэг өгч талзасвал сэтгэл нь зөөлөрч надтай биеэр уулзахдаа өршөөж магадгүй хэмээн Яаков дотроо боджээ. Тэр оройн Яаков бэлгэнд өгөх мал сүргээ туулгаад өөрөө буудлаж байсан газараа дахин хонно гэж хэллээ. Гэвч тэр оройн Яаков эхнэр Ривхах, Легах нараа 2 зарц бүсгүй Зилпах, Билхах нарыг болон 11 хүүгээ аваад Яабх голыг гармаар нь гатлав. Дараа нь бүх ид хөрөнгө мал сүргээ голын цаана гаргалаа. Тэр шөнө нь Яаков голыг буцаж гатлан буудалсан газараа ганцаар ирээд үлдлээ. Шөнө нь үл таних нэгэн хүн Яаков дээр ирээд үүр цайтал барилд нь ноцолдлоо. Эцэст нь дийлж ядахтаа тэр хүн Яаковын түнхийг тохиж мултлаа. "За, одоо чи намайг явуул. Үүр цайхт өглөө" гэхэд "Та намайг ерөнхөөс нааш би явуулахгүй" гэж Яаков хариуллаа. "Алдар нэр чинь хэн бэ?" гэж тэр хүн асуухад "Миний нэр Яаков" гэж хариуллаа. Тэр хүн хэлсэн нь "Үүнээс хойш чиний нэр Яаков биш болно. Чи хүнтэй тэмцэж ялаад улмаар ертөнцийн эзэнтэй тэмцэж дийлсэн учраас чамд Израиль буюу ертөнцийн эзэнтэй тэмцэгч гэдэг нэр өгье" гэхэд "Өөрийнхөө нэр алдрыг надад хэлээч" гэж Яаков гуйхад "Чи миний нэрийг мэдээд яах вэ?" гэж тэр хүн хариулан ерөөл хайрлаад алгууллаа. Тийхүү Яаков ганцаараа үлдэхдээ ертөнцийн эзэнтэй нүүр тулан уулзсан хэрнээ амьд үлдсэн минь гайхалтайя гээд тэр газрыг Пенейл буюу ертөнцийн эзний нүүр гэж нэрлэлээ. Нар мандах үед Яаков тэндээс явхад түнхэн мултарсан учраас явхдаа доглож байлаа. Тэр хүн тийхүү
Яхвын түүхийг цохиж мулталсан учраас өнөө хүртэл түүний удам болох Израильчууд малын гуйны ширмсийг иддэггүй заншилтай болжээ.